Польш улсад хийсэн ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд парламентын бүлэг хоорондын уулзалт боллоо. Монгол Польшийн парламентын бүлгийн даргын хуваар уг уулзалтанд идэвхтэй оролцлоо. Польш улс бол сүүлийн үед Европын холбоонд нэр нөлөө өсөж буй улс юм а. Хоёр улсын хооронд иж бүрэн түншлэлийн тунхагт ерөнхийлөгч нар гарын үсэг зурв. Польшийн парламентын үйл ажиллагаатай Монгол улсын их хурлын гишүүд танилцсан. Мэдээлгүй аюулгүй байдлын эрх зүйн орчны талаар, орон сууцжуулалтын эрх зүйн орчны талаар, парламентын тогтолцооны талаар, ардчлалыг бэхжүүлэхэд хамтарч ажиллах талаар их өргөн сэдвээр гишүүд хоорондоо санал солилцож ярилцлаа. Польшийн хуучин байшингийн дулаалга, гэр хорооллын, орон сууцжуулалтын зохицуулалт нь их сонирхолтой. Энэ талаар бүлгийн дарга Горчицаа гуйтай санал солилцож мэдээлэл авахар тохирлоо. Морин хуур Варшавын филармонд гишгэлв. Хоёр орны хамтын ажиллагаа монголчуудын нэр хүндийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. За ингээд Польшийн ерөнхийлөгчийн ордонд айлчлах завшаан тохиолдлоо. Соёл боловсрол шинжлэх ухааны уламжлалт салбар, дээрээс нь уул уурхай аж үйлдвэр технологийн салбарт хамтарч ажиллах өргөн боломж байгаа. Ерөнхийлөгч дуудаатай Монгол улс ерөнхийлөгч хүрэлцэх хийсэн айлчлал ингэж өндөрлөв. За ингээд үйлдвэрлэл экспортыг дэмжихийн тулд хэрхэн эрх зүйн орчныг зохицуулж байгааг сонирхож судаллаа. Хөрөнгө оруулах юм бол талаар нь татвараас чөлөөлдөг дэмжлэг байд юм байна. Ингэснээр Польшийн эдийн засаг 63 тэрбум доллар байснаас одоо 880 болж өсжээ. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байна. Энэ талаар үргэлжлүүлж ажилланаа. Технологийн компаниуд ч бас хурдтай хөгжиж байна. Нэг компани залуучуудтай оролцож сонирхож ярилцлаа. Ийм гоё офис суугаад ажиллаж байна. Монголчууд ч ингэж чадна.